Сайн бүхэнд нь орой минь хэлье. Мягмар гараг болгон явагддаг оюунлаг лайв маань өнөөдрийн дугаар маань эхэлж байна. За бид нар бол оюунлаг лайваараа өсвөр насныхандаа болон эцэг эхчүүдтэй хэрэгтэй мэдээллийг бас хүргэдэг байгаа. За энэ удаагийн дугаар болохоор манай амьдлан маань оролцож байгаа. За амьдлан маань 5 дугаар сургуулийн 9-р ангид болж байна тийм ээ. За анх болохоор манайх нийслэлийн ерөнхий боловсролын нэг 3 сургуультай хамтраад мөрөөдлийн адал гэсэн төслийн хүрээнд хамтарч одоо ажилласан байгаа. За үүгээр болохоор 3 сургуультай за нийт одоо 7-оос 12 дугаар ангийнхандаа хүүхний хөгжлийн сургалт болон бүлгийн зөвлөгөө болон ганцаарчсан зөвлөгөө орж одоо руу явуулсан байгаа. За энэ дундаас маань амьдлан маань манай хүүхний хөгжлийн сургалтанд одоо хамтсан сурагчдын маань нэг байгаа. За тэгээ юуны өмнө амьдлангаас хүүхний хөгжлийн сургалтанд одоо тийм хамрагдах болсон сэтгэлийг нь асууя гэж бодчихъя. Яг тэр өдөр манай нэг ангид орсон. Ангид тэр хичээл ингээд сургалт авах чинь наам хэлжсэн. Тэгээд анхаа тэгээд ингээд жоохон уйтгартай ч юм уу жоохон тийм хичээлүүдийг нэг ордог жоохон тийм уйтгартай хичээлүүдийг жоохон суугаад жоохон хичээлүүд авах болов уу гэж бодож суугаад үзье орсны дараах сэтгэл болохоор амар гоё байсан. Амар гоё ингээд төлөвтэй ингээд ямар ч тийм уйтгар гоё хичээл цаашлаас сурцмаа санагдаад тэгээд бүгдээрээ хичээлүүд ажилласан. За мөрөөдлийн адал төслийг бас мэдгүй хүмүүс байж магадгүй сайн хэлсэндээ ерөнхий боловсролын нэг 3 сургуультай ингэж хамтарч бид нар хөтөлбөрийнхаа дагуу одоо сургалтуудаа орсон байгаа. За тэгээд амьдлан маань яг тэр сургалтын явцаанд Dynamind нэг гэсэн хөтөлбөртэй хамрагдаад тэр төсөл дуусны дараа манай амьдлан маань за дараачийн шат болох Dynamind 2 хөтөлбөртэй хамрагдаад одоо ингэж явж байгаа. За тэгээд оюунлаг мөн одоо оюунлаг зүрийн төлөвийн гишүүн болоод бас багтаа тий хоёр нэмрээ оруулаад ингэж явж байгаа сурагч маань байгаа. За тэгээд хүмүүс бас орж ирж байгаа юм тий. Дуу амар сул байна гэмээр. Эндэж хамт. За одоо гайгүй болов. Тий. За тэгвэл мөрөөдлийн адал төслийн хүрээнд бас анх нөгөө нэг хүүхний хөгжлийн сургалт орноо гэж сургууль дээр нь очиод тийм хэлбэр сургалтын хамтгаар болсон тэр анхных нь бас сэтгэл нь ямар байсан бэ? Яаж хүлээж авч байсан бэ? Яг анхаар тийм сургалт орно гэлтэн ямар сургалт авах юм бол хөөний сургалт гэхлээр нь бас сонирхол тэгээс амар уйтгартай нэг ордог нэг тийм шуутай жишээлүүд авах юм бол бодсон чи суугаад үзсэн чи миний төсөөлөлтөй эсрэгээр болох юмсан. Үнээр хэмжилттэй үнээр уйтгаргүй аягүй гоё шиг болж гарч тэгээд улам цаашаа хөгжиж сурнаа гэж бодсон юм. За ямар ч сан өмнө нь аягүй нэг хичээл юм шигээр аягүй хэцүү хүн санагдчихсэн сэтгэл хүлээж авах байсан юм. Тэгээд хамтсны дараа бол мэдээж төсөөлснөөс нь өөр юм тий. За тэгвэл анхны сэтгэл юм гэх юм чи яг одоо сургалтанд хамрагдж байгаа үйл явц тий. За мөн одоо агуулгын хүрээнд ямар санагдсан бэ? Энэ талаараа хуваалцъя. Агуулгын багш нар нь үнэхээр харагдсан. Тэгээд миний яг ингээд тарцдаг багш нар болохоор жоохон тарцдаг надад жоохон гэртэй. За жоохон айгаад юм уу? Жоохон төлөвлөж чаддаггүй. Тэгээд манай багш нар төлөвлөлттэй тэгэхээр бүх хичээлээ ингээд бүхэн заагаад ингээд олон хүн суугаад баймаар тэгээд багш нараас үлээс хамаад үнэхээр гоё. Тэгээд тэр хичээлүүд надад хамгийн гоё зүйл нь надад цаг хичээл надад харагдсан. Яг тэгэхээр тэр нэг өмнө нь айгүй олон зүйлийг хийгээд тэгээд төлөвлөж чадахгүй. Тэгээд жоохон бүтэмж муутай болоод тэр өөрөө стресстэй ч юм уу жоохон хичнээн тэрний жоохон уурлаад байдаг юм. Цаг хичээлийг сайн тавьчаар одоо цагаа өдөө зөв хэсгээ төлөв сураад одоо хотод үйлчлэгээд одоо бүр чөлөө цаг гараад тэр цагаа үнэхээр зөв боловсон өөрөө хөдөлгөөд нэлээд анхаарал хичээл заснаад үнэхээр боловсон. За манай болохоор нөгөө Dynamind нэг хөтөлбөрийн агуулгын ерөнхийдөө юу гэдэг вэ? За хүүхдүүд маань зорилгоо тодорхой зарна. Тэгээд зорилго нь одоо хүсэл мөрөөдөл гэдэг зүйлсээс тусдаа зүйл юм уу? Тэгээд яаж ялгах сурах юм? Өөрийнхөө одоо зорилгыг яг мөн хэсэг өгөхтэй зөв тодорхойлох хэрэгтэй. За үүний дараа одоо зорилготой хүрэхэд бол
мэдээж одоо цаг төлөвлөлттэй, цагийн төлөвлөлттэй байх хэрэгтэй учраас цаг төлөвлөлтийн талаар олдог байгаа. За мөн одоо ярих хэлбэр чадвар тий харилцааны чадвар өөрийгөө илтгэх буюу одоо мэрэгжил сонголт гэсэн агуулгын хүрээнд Dine Mind нэг хэлбэр маань явагддаг байгаа. За хэвчлэн нөгөө нэг хүүхдүүд хичээлээс гадуур одоо ийм сургалтын сууна гэхээр айгүй нөгөө нэг яг л 10 жилийн хичээл шиг айгүй хүнд гэж ойлгохгүй байдаг. Тэр хүүхдүүд нөгөө яаж байгаа тэгээд хичээл гэхээр айгүй ингээд залхуутай амар ихэн бичэн гэдэг юм уу уйлтгалтай тэгж хүлээж авдаг. Манайх болохоор хайцсангуу одоо илүү одоо багш нартайгаа ойртой нээлттэй харилцах. За тэгээд нөгөө нэг хичээл гэж ойлгохгүйгээр илүү нөгөө нэг яг хүүхдийн одоо тэр яг хүүхдээр одоо төвлөрсөн тийм яг тэр одоо хүүхдийн асуудалтай төлөвлөсөн гэх юм уу өөрийг нь ажилуулах тийм илүү нөгөө нэг одоо нээлттэй харилцах илэрхийлэх чадвар дээрээ суйлж бид нар одоо агуулга хөтөлбөрийнхаа хүрээнд нэмж хүүхдүүдтэйгээ харилцаж болдог байгаа. Тэгэхээр бас хайцсангуу анх нөгөө нэг хүүхдүүд маань орж ирэхдээ айгүй нөгөө нэг хүлээлт доогуур гэдэг юм айгүй дургу орж ирдэг байхгүй. Тэгээд анхныхаа хичээлээр суугаад тэгээд дараагийн хичээл явцдаа айгүй өөрчлөгдсөн тий өөрийгөө илэрхийлэх байдал нь хичээлдээ одоо дуртай болсон ч юм хөтөлбөрийнхаа агуулга айгүй дуртай болсон байдаг байгаа. За нөгөө хайцсангуу одоо нөгөө нэг манай Dine Mind-ийн хөтөлбөр хамрагдаад арай нэг үлдээ болсон нэг цаг байсан шүү дээ. Тэгэхээр өмнө нь нөгөө сургуулийн одоо үйл ажиллагаанд оролцох оролцоог хэрэгсэн дээ. Энэ талаараа ер нь жох юм уу? Ингээд жоохон багш нар хүртэл ингээд нэр дурахад хүртэл жоохон дургу намайг бити дургугаа ингээд дуугастай гэдэг. Ер нь жоохон нас жоохон хойш суугаад тэнцүү уулаанд би чадахгүй наа чи миний үед хийж чадахгүй хаа ч юм уу. Амаа алтхаа сайн байгаад тэгээд жоохон зөриг үнэтэй. Тийм үү. Тэгээд хичээл суусныхаа дараа би хэрэгтэй болоод багш нартай уулзсан тийм ахгүйгаа тэгээд хөгжиж чадсан. Манайх нөгөө сая агуулгын хүрээнд ярьсан шүү дээ. Ярих чадвар гэж ослоо. За энэ хүрээнд бол манайх нөгөө нэг одоо яг нөгөө ангийн хүүхдүүд маань бүгд одоо өөрийгөө танилцуулдаг. Тэгээд дуртай сэдвэрээ бас презентацийн бэлдээд ангийнхандаа багш нартай ингэж танилцуулдаг. Тэгэхээр одоо тэр үедээ хүүхдүүд маань тодорхой хэмжээнд одоо агуулгын хувьд бол яг одоо ийм байх хэрэгтэй, ихтгэл тавихад ийм зүйлүүд шаардлагатай байдгийг гэдэг одоо агуулгыг нь аваад за тэгээд өөрийнхөө дуртай сэдвээр ихтгэл тавих хэрэгтэй, ангийнхандаа ялтын олонний өмнө ярилцах гэдэг юм уу. Ингээд яриад тэгэхээр хүүхдүүдийн маань нөгөө нүүр нь хагаад илүү нөгөө нэг өөртөө ихтэй ярих. За тэгээд илүү нөгөө оновчтой ярих гэдэг юм уу. Дэлхийх байдал нь ингээ нээлттэй болоод эхэлдэг. Нөгөө 10 жил хайцсангуу нөгөө нэг юм гэдэг маш ховор яваад идэгтэй самбын уулах гэхээр айгүй айцтай байдаг. Олон хүүхдүүдийн дунд өөрийгөө шатаа танилцуулж чадахгүй, нэрэж хэлж чадахгүй гэдэг юм уу. Айгүй сандалтай, айцтай байгаад идэг. Тэгэхээр одоо хүүхдүүд маань 10 жилээсээ өсвөр наснаасаа ч гэдэг юм уу багасаа өөрийгөө илэрхийлээд ингээд сах юм бол одоо оюутан болоод сургуульд ороод тэгээд бэлтгэх, тэг олон юм ярих, презентацийн одоо бэлтгэх, түүнийгээ танилцуулах гэдэг зүйлүүд бол айгүй их байдаг. Миний хувьд болохоор жишээ анх одоо оюутан болоод ирсэн чинь нөгөө нэг олонний өмнө яг презентацийн бэлтгэж ярих гэдэг зүйл амар бизнестэй. Тэгэхээр анх нөгөө нэг танилцуулж авахтай мэдээж амар сандраад тэгэл хамаг нүрүүлээгээд гэдэг юм уу маш нөгөө нэг хүн хэцүү санагддаг байсан. Тэгээ сүүлдээ мэдээж ингэ тавьсараад одоо сурсан гэх юм уу. Тэгээд нөгөө өмнө өөр хүүхдүүд аягүй ингээ мундаг тавьж гэх юм уусаа сандралгүй ингээд хаад ямар мундаг юм бэ. Уг нь бол амархантай гэхдээ биш тавьж одоо сураагүй гэдэг юм уу. Олны өмнө өөрийгөө илэрхийлж чадаагүйгээсээ болоод аягүй сандрал нь ихээдэг. Буруу зүрх ярьдаг, магад хүмүүсээ ингээд жоохон доод ячдаг ч юм уу. Тэмдэг жижиг асуудал гараад ирдэг. Тэгэхээр бид нар бас одоо байгаа юм те боломжтой нэг зүйл бүтцэн байгаа учраас өөрийгөө ингээд илэрхийлээд олны өмнө яриад нүрээ одоо илүү хараад гэдэг юм уу те ингээд сонсчих юм бол одоо илүү хэлбэр амар байх байх гэж бодож байна. За тэгвэл одоо хөтөлбөрт манай Dine Mind хөтөлбөртөө хамрагдаад чиний хувьдтэй одоо өөрийгөө бүгнийг харахад бүхний хөгжилт нь одоо давуу тал нь чамд ямар санагдсан бэ? Ямар өөрчлөлтүүд томх өөрчлөлтүүд гэсэн бэ? Чиний одоо дүгнж байгаа тийм өөрийгөө дүгнж байгаагаа.
энэ бол ингээд тустай ихэд хүртэл амар хөндөөлттэй ингээд сандарснаас байна ээж маа үгэж чадахгүй тийм хэлсэн. Тэгээд одоо тэрийг амж ойлгуулаад өөр төлөж яриад одоо ээж ядаж зүгтээ сайн хацуултаа өөрийнхөө хэрэг цаачиж өөрийнхөө хэрэг үүсгэжээ өөрийнхөө зөвлөм мөрөд хичээдэг болчихжээ өөрийгөө ихэнх зүрийг хийдэг болчихж айлхан зэлцтэй байх гэж хичээдэг болчихжээ ээж аваад ингээд ухаан хатуулаад энийг өөрөө уушаад улам илүү хичээгээд байгаа юм хэлж байгаа. Өмнө нөгөө нэг хайцсангуу бас ойр таны хэрэг хүмүүс дагуу гардаг гэсэн юм. Энэс хамаа жоохон өөртөө хэлэхгүй байдаг юм хэлсэн тийм. Тэрээс үеийнхэн дундаа ороод ирлээ тийм хайцсангуу одоо өөртөө хэлэх юм үедээ одоо нэг жоохон хүчтэй хайцгаа хэрэгтэй болчихсон. Сорилгүй тийм өөрийгөө өөртөө ярьцдаг болсон юм шүү дээ. За мөн амарлан маань одоо нөгөө мөрөдлийн арга төслийн хүрээнд манайх бол дайн маяны хөтөлбөртэй суулсан. За тэгээд дуусаад хоёртаа суулсан. За тэгээд оюун төгсөр үеийн одоо гишүүн болсон байгаа тийм. Тэгээд оюун төгсөр үеийн клубын хамтлагаас яриг бас ээжтэй гарч ирж байна тийм. За энэ талаараа бас ярив. За клубд орсноо үнхээр олон шинэ найзуудтай танилцуулдаг болчихсон. Тэгээд маш олон зүйлийг нэгнээс суралцаад явж байгаа. Маш олон бизнес уулын зохион байгуулалтын бүгд маш олон боломж өөрийгөө сөрөх үзэх төлөв цагийг үнээр сайн гаргаж ирдэг. Хүн чинь амар таалагддаг. Манай AFT болохоор ихтэй энэ бол олон баг гэдэг. AFT, MI тэгээд бета, ээдэг гэрэлтэл, заргуу юм байна. Таван баг байгаа. Энэ таван баг болохоор өөр өөрсдийн гэсэн зорилготой өөр өөр юмсэн одоо онцлог шинжтэй үйл ажиллагаагаа явуулаад одоо явдаг. Тэгээд энэ унаас хамгийн таалагдсан нь танилцах тэр одоо өдөр тутам очиж исэн. Тэгээд тэр өдөр AFT баг надад үнэхээр таалагдаад тэгээд бас сонгож авч исэн. Тэгээд AFT болохоор хөдөлгөөн маягаар одоо хүмүүс ингээд одоо бүрхэх одоо одоо босод ингээд өөрсдөө ойлгуулад хөдөлгөөн маягаар нэг зохицтой их зорилготой. Бидний одоо бүгдээрээ таад явж байгаа. Тэгээд энэ болохоор тэгээд одоо хоёрын AFT багийнхаа туслахын ажиллаад явж байгаа. Бүгдээ ажиллаад явж байгаа. Одоо баг нь хэдэн гишүүн байна? Одоо баг маань 14 гишүүн байгаа. Маш олон хүмүүстэй байгаа нь одоо хэлсэн олон хүмүүстэй юм байна. За тийм манайх бас нөгөө Dine Mind нэг хөтөлбөртэй хамтсан бүх хүмүүс маань оюунлаг өсвөр үеийн клубын гишүүн болох одоо эрхтэй болдог. Тэгэхээр одоо манай нэг хөтөлбөр суусан хүмүүс маань энэ оюунлаг өсвөр үеийн гишүүн болох одоо эрхээ аваад за мөн одоо 5 одоо баг байгаа гэсэн. Тэгэхээр таалагдсан одоо багтаа тий өөрөө уут чадвар тохирсон таалагдж байгаа багтаа элсэж ороо. За тэгээ багийн үйл ажиллагаанд оролцоод хувь нэмрээ оруулаад үеийнхэнтэйгээ одоо хамтдаа хөгжих юм бүрэн боломжтой болсон гэсэн. За тэгээд мөн бас амарлан үе тэнгийн найзуудтай нэгж захмаар байна, хэлмээр байна. Тэгээд тэнч юу гэж хэлсэн байсан бэ? Одоо баг болж байгаарай. Тэгээд өмнөх хоо нөгөө яг хүмүүсээс манай дэмжих ингээд чиж чадахгүй чи болохгүй ингээд тийм хангалттай байсан бодоод өөрөө тэрийг дагаад тийм бодлоготой болоод би чадахгүй юунаас хойш гэдэг. Тэрнээс одоо маш олон боломжоо өөрийнхөө зорилгыг авчихсан. Одоо тэнд яа таалагдсан. Тэнч юу гэж хэлсэн байсан заавал бодлого хийж байгаарай. За мөн одоо манайх маргааш буюу 8 сарын 10-нд оюунлаг өсвөр үеийн танилцах клубын ивэнтээ зохион байгуулж байгаа. За энэ маань болохоор төв Art4 номын өвчлөлтийн 12 цагаас болно. За энэ дээр бол манай клуб хамрагдж исэн. За мөн одоо үзэж байгаа бүх хүмүүс маань ирэх бол бүрэн боломжтой. За тэгээд сая бас манайх тусламгийн мөрөдөлт олон улсын төсөлтэй хамтраад сургуулийн хөгжлийн сургалтад ороод явсан байгаа. За тэгээд төсөл хамтсан хүүхдүүд маань маргаашийн үйл ажиллагаанд ирээд оюунлаг өсвөр үеийн клубын гишүүн болох одоо эрх нь үүссэн учраас ирж одоо оюунлаг өсвөр үеийн гишүүний үнэлгээ гардаж авах байгаа. Тэгэхээр бас тэр хүүхдүүд маань маргааш бүгдээрээ танилцах клубтэй ирээд үнэлгээ гардаж аваад за мөн өөрөө одоо сонгосон клубтэй шууд эсэж авах бүрэн боломжтой байгаа шүү. За тэгээд одоо бас үзэж байгаа хүүхдүүд маань эцэг эхтэйгээ за тэгээд найз нөхдөдтэйгээ ирж оролцох бол бүрэн боломжтой байгаа.
За тэгээд өнөөдрийн маань оюунлаг лайв маань энэ хүрээд ерөнхийдөө өндөрлөж байна. За тэгээд хүрэлцэн амьдандаа маш баярлалаа. За тэгээд бас сайн майны хөтөлбөртэй хамрагдаа тэгээд тодорхой хэмжээнд өмнө одоо өгсөн хөтөлбөрүүд юм уу иймэрхүү байсан бол за тоглолтод хамрагдаа тодорхой одоо үр дүнд хүрчихсэн хамаагүй одоо нийгмийн илтгэлтэй бас оюунлаг өсвөрийн хөтөлбөртэй хамрагдаад багийн үйл ажиллагаанд оролцоод өсвөр үеийнхандаа тодорхой хэмжээний одоо мэдлэг мэдээлэл хүчтэй байдлаар ингэж хийж явж байгаа. Тэгээд өнөөдрийн сэдвийн дугаар олгосон амжилттай баярлалаа. Тэгээд энэ лайваа энэ хүргээд дуусгая. Тэгээд дараагийн бас оюунлаг лайваараа ирээд уулзцаая. Тэгээд маргааш нээлттэй бас тэгээд ивент дээр маань ирээрэй гэж хэлж байгаа шүү. Тэгээд дараагийн лайв